Аутизмын хүрээний эмгэг гэж явдаг. Өмнө нь болохоор зөвхөн аутизм гэж нэрлэдэг байсан бол 2005 оноос хойш аутизмын хүрээний эмгэг гэж нэрлэдэг болсон байна. Аутизмын хүрээний эмгэг дотор болохоор Аспергерийн синдром, тэгээд Ретийн синдром, Хейлерийн синдром, тэгээд классик аутизм гэх мэт эмгэгүүдийг хамруулж үздэг. Хамгийн нэгдүгээр хэлд орохгүй бол очиж ямар мэрэгжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Зөвхөн аутизмч гэлтгүүгээр. Хоёрдугаар болохоор бос хүүхдүүдтэйгээ тоглохгүй байх, аав ээжтэйгээ харилцаж тоглохгүй байх, тоглоомоор яг зөв зөвхөстэй тоглохгүй байх тий. Гэх мэт шинтэмгүүд бас нэрээр дуутахад харахгүй байх. Нэг төрлийн үйлдэлүүд хийгээд байх тий. Алгаа таших, хийгүүх, харцан ингэж хийг өлөрч тиймэрхүү шинж тэмдгүүд хамгийн анх илэрч эхэлдэг. Тэгээд хэрвээ ийм шинж тэмдгүүд илрээд ах юм бол мэрэгжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Болох юм тийм ээ, аутизмтэй хүүхдийг энгийн сургуульд тэгтээ яг бас тодорхой хэмжээний хяналтын дор эрүүл хүүхдүүдтэй хамтарч байж болно шүү дээ. Би тэгж л ойлгодог. Бидний нөгөө хандлагаас хамаарах байх л та. Хэрвээ бид нар тэрийг гадуурхахгүй бол тэр мэдээж нөгөө нэг дургуутсахгүй шүү дээ, тэртэй найзлахтай тийм ээ. Тэгэхээр ингээд бидний өөрсдийн нөгөө нэг хандлага ухамсараас шалтгааллах асуудал. Өөрийн ухамсараас шалтгаална тийм боломжтой л гэж үзэж байна. Одоо боломжтой л гэж бодно шүү дээ одоо. Тэгээд аль болох тэгээд туслахыг л хичээж шүү дээ. Яг ямар талаараа болохгүй байх гэдгийг тэрийг харж байгаа туслахыг л хичээж. Ер нь энгийн сургууль суралцсан дээр ахаа өөрийгөө бусдтай жоохон нээгээд эрүүл хүүхдүүдтэй хамт байх юм бол нөгөө зажиг зан засарч магадгүй болох гэж бодчих. Боломжтой л хүнлэг чи. Боломжтой гэж үздэг. Ягаад гэвэл бас тэр тусгай хэлснээс илүү тэр хүүхдүүдтэй явал орчинтай харьцаж сурна. Тэг боломжтой гэж үздэг тэр. Боломжтой байж болно л доо. Гэхдээ нөгөө манай энэ нийгэм чинь хүүхдүүд чинь айгүй сонин штэ. Одоо ингээл бага ингээд одоо ингээд 1 2 3 дугаар ингээд гадаад сурчид ирээд л орохт чинь шал өөр байгаа юм чинь. Тэгээд нэг манай энэ нийгмийн юмнес л болдог баг. Эцгийнхээ хүмүүжлээс ус тий. Ер нь боломжтой юм байл шүү дээ. Ер нь хараад байгаас нутаг хаяа гардаг шүү дээ тий. Боломжтой тий. Тэгжээж л хамт олонд орно шүү дээ. Тэр хүүхдүүд яхад ингээд ер нь дийлэх хүүхдүүд ч юм тэрийг нэг одоо нэг гадуурх нь одоо баг болсон тий. Тэгээд айлах нэг нийлж нөхөрлөөд яваад. Хамгийн гол нь тэр хүүхдээс одоо ингээд сурах боломжгүй юу гэхээр тэрэгцэндээ мэрэгчтэй биш үстэй тий. Зөв өвчин биш эмгэг гэж байна. Эмгэг тий. Ер нь боломжтой болно ч тий. Юу? Тэгээ одоо ер нь гайг болцсон хүүхдүүд. Нийгмээс тусгаарлах бол хамгийн буруу. Тэгэл нэг гэр орондоо байж ахгүй гэл амар тэгдэж штэ. Тэд нар ч бас адилхан хүн штэ. Тэгээ нийгэмтэй бас харилцахыг хүснэ. Тийм тэгээд орчихсон дээр. 50-ны дүр сургууль байхгүй. Тийм 50-ны дүр сургууль дээр гарсан тийм асуудал байгаа. Тэр гэхдээ яг ч нөгөө хөөгөл юм байл л дээ. Одоо яг сургаж чадахгүй гэсэн эцэгт нь хариу өгсөн байлээ. Тэрийг бол би зөрчсөн гэж үзэж хэлж болно. Яг гэвэл тэр хүүхд чинь бол бүр яг аутизмтай хүүхэд болохоос бас яг нэг тийм сэтгцийн өөрчлөлттэй хүүхэд биш гэж би ойлгодог шүү дээ. Тийм үү? Тийм болохоос тэрийг бол хүүхдээ ирэхээс зөрчсөн гэж үзэж болно. Чинь тэр бол зөрчиж одоо хүүхдийг сурахгүй одоо яаж хавчдаг юм уу? Яа тийм одоо тэр сурж байгаа сургууль нь тэгэл одоо тэр хүүхд дургуцал гарч яахгүй та. Би тэгж л бодчих юм миний бодол. Тий, ер нь сурсч болно шүү дээ. Тийм хүүхдүүд сурсан тохиолдлууд байдаг гэж би үзэх юм. Тэр мэдээж тэгэхээр тэр хүүхдүүдэд эсвэл тусгай сургууль хэрэгтэй байх. Асцада бодвол тусгай сургууль ч юм уу, тусгай анги ч юм уу ямар нэг арай нэг өөр ерөнхийдөөс ондол байх хаа та гэж бодчих. Юм уу? Зөрчиж байгаа. Тэр чинь нөгөө яг өвчин биш зүгээр нэг юу гэдэг үстэй нөгөө эмгэг гэдэг болох утгаараа бид нар шиг юм эрүүл сарвал хүүхдүүдэд зүг байх юм бол тэр эмгэгийн жоохон засраад
бас нийгэмтэй хөл нийлүүлж халахах боломжтой болох гэж байна. Болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Сурах л хэрэгтэй шүү дээ. Тийм сурч чаддаг хүүхдүүд ивэл тий. Мөн. Аа баярлалаа.